Зөөлөн үйлчилгээтэй бөөрийн эм нефрис. Үрүслийн эсрэг, чулуу хайлуулах, шээсгүүж хаван бууруулах гурвалсан үйлчилгээг нэг зэрэг үзүүлэх чадвартай эм нефрис бөөрийн эрүүл энхийн манаанд. За нийт телевиз үзэгчдээ энэ өдрийн мэндийг хүргье. За тэгээд өнөөдрийн манай нэвтрүүлэг болохоор чихрийн шижингийн хүндрэлийн талаар буюу чихрийн шижин өвчний талаар нэвтрүүлэг байгаа. Тийм учраас чихрийн шижин өвчтэй хүмүүст хэрэгжилж болох энэ гинварин гэсэн тарилгын талаар товч танилцуулах хийя. За манай энэ гинварин болохоор найрлаганда гинко билаба агуулгдсан байгаа. Тэргээрээ онцлог Гинко билаба хятад болон Японд ургадаг ургамлын навчнаас гаргаж авдаг бэлтгэл юм. Энэхүү амьд эрдэст баялагын их болсон өндөр иш ургамал нь манай дэлхий дээр ойролцоогоор 200 сая жилийн өмнө үүсжээ. Хятад, Япон, Солонгост энэхүү ургамлыг маш сайн мэддэг. Хятадын 7-8 дугаар зууны үед бичигдсэн эртний судар дээр хүртэл тэмдэглэгдсэн байдаг. За гинварин маань болохоор билобил гэдэг уухаар байдаг манай зах зээл дээр билобилийн тарилах хэлбэрээр гээд ойлгоцоход хүмүүст илүү ойлгомжтой байх болно. Өөрийнх нь үйлчлэгээ гэх юм бол юу байгаа? Ургамлын гаралтай учраас тэгээ найрлагандаа ургамлын гаралтай билобил маань болохоор тархитлагын цусан хангамжийг сайжруулах, захын судас тэлэх, за сахартай хүмүүс яг ямар зорилгоор хэрэгжилж байгаа вэ гэхээр захын судасны эмгэг гэсэн юу хүндрэл бол чихрийн шижинтэй хүмүүст их тохиолддог байгаа. Тэр нь болохоор яг яаж байгаа юм бэ гэхээр захын судасны судас нарийнснаас болоод тэр хэсэг цусан хангамжийн эргэлт нь муудаад ирж байгаамаа. Яг тэр үед болохоор захын судасаа тэлж өгч тэлээд өгөхөөр нөгөө цусны урсгал нь сайжраад ирнэ. Тэгэхээр тэр захын эрхтэн системээ хамгаалж өгч байгаамаа. Чихрийн шижин өвчтэй хүмүүс одоо захын судасны нарийнсэл хүндрээд ирэхээр тухайн захын нөгөө нэг эрхтэн систем чинь ямар ч тижээлийн доройтолд ороод тэр хэсгийн цусны эргэлт бүрэн ингээд зогсоод ирэхээр хөл гараа захын эрхтэн системээ тайруулах, жишээ нь чихрийн шижингийн хүндрэлээс болоод хөл гараа тайруулах хүртэл тийм хэмжээнд очдог, мөн нөгөө нүдний хараа муудах, сохрох тийм аюултай байдаг учраас захын судасыг тэлэх эмчилгээ бол нөгөө чихрийн шижин өвчтэй хүмүүст зайлшгүй шаардлагатай эмчилгээ. Захвар цусандах сахарын хэмжээг бууруулахаас гадна захын судасыг өргөсгөх, цусан цусны цусан хангамжийг сайжруулах нь бол хамгийн чухал. За чихрийн шижин өвчтэй хүмүүсийн хувьд бол улиралд нэг удаа ч юм уу 6 сард нэг удаа гэдэг дотоод шүүрлийнхаа хэмжээний заалтаар зайлшгүй судас тэлэх эмчилгээ бол хийгдчихэд хүндрэлээсээ сэргийлэхийн тулд давхар нөгөө нэг цусндах сахарын хэмжээг буулгах юм бол байнгын явагдчихэд эмчилгээ. Тэрний хажуугаар энэ нөгөө цусан хангамжийн дутагдал тэгээд судасны нарийслаас урьдчилан сэргийлэх, нарийсэл үүссэн зохиолдолд эмчлэх эмчилгээ бол улирал 6 сар тутамд зайлшгүй явагдах хэвээр эмчилгээ. Манай тарилга бол курсээр байгаа. Ингээд нэг хайрцаг нь нэг курс болдог. Нэг хүнд судас тэлэх үйлчилгээтэй. Тэгэхээр эмчийнхаа заалтаар энэ нэг курсээр нь хэрэглүүл илүү үр дүн сайтай. Гинко билаба нь ой санамжийг сайжруулж, сэтгэн бодох чадварыг нэмэгдүүлэн, уурэг тархины үйл ажиллагааг хэвийн хэмжээнд хангаснаар ухаан санааны хомсдлыг удаашруулах, өвчлөлийн явцыг бууруулж, өвчин даамжирахыг зогсоодог болохыг эрдэмтэд нотолжээ. Дараагийн үйлчилгээнд гэх юм бол тархины цусан хангамжийн дутагдлын үед хэрэгэлдэг. Тархины цусан хангамжийн дутагдал, судасны нарийсэлтэй үед бол гинварин тарилга маань өндөр үр дүнтэй тархины цусан хангамжийг сайжруулаад цусны эргэлтийг сайжруул, судасны нарийсэлтэй үед хэрэглэх залттай тарилга юм аа. Илэрдэг шинж тэмдгүүд гэх юм бол толгой эргэх, нүд бүрэлцэх, чих шуугах, ганихрах гэсэн шинж тэмдэгтэй хүмүүс бол бас хийлгэж болно. Энэхүү эмийн найрлагадах аль нэг бодист хит мэдрэмтгий хүмүүс жирэмсэн байх магадлалтай эмэгтэйчүүдэд тус хэрэглэхгүй. Ховор тохиолдолд харшилтай хүмүүст баг зэргийн ходоод гэдсний хямрал, цусны эргэлтийн алдагдал, үүнд даралт буурах, толгой эргэх, толгой өвдөх, халуурах, нойр гүйдэл, арьсны тууралт, хавагнах, цээжээр өвдөх шинж тэмдэг гарч болзошгүй. Ерөнхийдөө бол гаж нөлөө ховор тохиолдолд бол толгой эргэх, арьсны тууралт гэх мэт тиймэрхүү гаж нөлөө байгаа. Гэхдээ маш ховор тохиолдолд дотор нь орсон нөгөө аль нэг бодист хит мэдрэх биш л бол ерөнхийдөө гаж нөлөө харьцангуй бага үзэл.
Энэ утаа туусчлалт агаарын бохирдлоос болоод таны хамар битүүрч найтайлгаад ханиалгаад байна уу? Тэгвэл танд Pine Coffee санд болгож байна. Ханиалга гэдгийг мартна. Pine Coffee. За манай дараагийн танилцуулах бүтээгдэхүүн бол ATP Etaxetry буюу ATP байгаа. ATP бол манай зах зээл дээр зөвхөн тарилах хэлбэрээр байдаг. Тэгээд тасралт ихтэй бүтээгдэхүүн байдаг. Тийм учраас манайх ATP уухаар Солонгос улсаас оруулж ирж бүртгүүлсэн байгаа. Уухаар шахмал хэлбэрээр уух хэлбэрээр байгаа. ATP болохоор энерги их үүсвэр ерөнхийдөө энерги их үүсвэр зүрхэнд гол тижэл болох найрлага юм аа. Тэгэхээр ATP-г хэрэгэлдэг, эмчийн залтаар хэрэгэлдэг, тарилах хэлбэрээр хэрэгэлдэг хүмүүс бол илбэг олон байдаг. Тарилах хэлбэрээр олдохгүй байгаа бол манайхаас уух хэлбэрээр нь сонгох боломжтой байгаа. Зүрх судасны хүндрэллийн өвчний үед бол нөгөө эмийг удаан хугацаагаар хэрэгэлдэг байгаа тарилга. Тариулах нь бол тухайн нөгөө өвчтөндөө маш хүндрэлтэй өдөр болгон тариулах өвдөлт гих зэрэгээс шалтгаалаад тийм учраас уугаад явсан нь бол нөгөө тухайн хүндээ илүү бэрхшээл багтаа хэрэглэхэд хялбар гэсэн зорилгоороо тэгээд тасралт ихтэй байдаг учраас уух нь бол илүү зохимжтой. Power-ын soft capsule Солонгос улсын зөгийн сүнсэртэй шинэ бүтээгдэхүүнийг танилцуулж байна. Нойр сайжирч ядаргаа тайлгна. Хөгшрөлтийн явцыг удаашруулна. Ой тогтоол сайжирч хүүхдийн өсөлтийг дэмжинэ. Ургийг нөхнө. Хэрэглэж үзээ та мэдрэх болно.